Хинээгэн сонгох вэ? Багийнхаа найзаа юу? Эсвэл эхнэрээ юу? Якуин Жиро бол багийн найз Сакуразака Шиорыг олон жилийн турш крашлж яваа ахлах сургуулийн сурагч. Тэрээр нэг л өдөр Шиорыг сэтгэлээ заавал илчлэн гэж боддог. Гэтэл сургуулийнх нь гэр бүлийн амьдралын дадлаг хичээл нь эхэлдэг. Охид хөвгүүдийг хос болон хувааж яг л гэлсэн хосуучийг хамт амьдрахыг шаардах бөгөөд хэр зэрэг хэн нөхөр шиг байж чадаж байгааг нь оноо өгнө. Тэгвэл Жирогийн оноогцсон эхнэр нь хинбэ гэж юу? Ватанабе Акари түүнээс тис сууж дэгчин яруу охин. Хамгийн гол асуудал нь Акари Тенжин Минамита хос болохыг хүсэж байсан бол Жиро мэдээж Шиоритойгоо хамт баймаар байв. Ингээд тэр тун энгийн төлөвлөгөө бодно. Өндөр оноо аваад хосоо солих хэрэг авч үнэхээр дуртай хүмүүстээрээ очих. Энгийн багаац үгүй л дээ. Хамт хоол хийж элдээ үйгүй хичмээ нөхцөл байдал бие бинийгээ түшин тулж нэгэн дээвэр дор өдөр хоны өнгөрөх тусам тэдний жүжиглэлт болон жинхэнэ мэдрэмж хоёрын зааг аажмаа замхаж эхэлдэг. Яг үүнтэй зэрэгцэн Шиорич бас Жиро сэтгэлтэй байсан нь тодорхой болдог. Одоо Жиро Акари хоёр үргэлж хөсөж мөрөж байсан тэр нэгэн хүн болон яг одоо нүднийх нь өмнө зогсож буй тэр нэгэн хүний донд хавчуулагдаж ашаачгүй гацаж орхино. Канамару Юкигийн мангаагаас сэдвүүлсэн Фуфу Ишо Кобито Миман араасаар энэ хөрхэн анимыг санал болгосон хөөхнөдөө баярлаа. Өдөр бүр нэг аним.